2016 онд 31 настай одоогоос 9 жилийн өмнө Монгол төрийнхөө баяр наадамд төрүүлж ирсэн. Тэгээд 18 он зүрлээд тэгээд 20 он хүртэл барилдсан. 20 оноос хойш барилдаагүй. Ерөнхийдөө хувь хүний өөрийн үзэл бодол гэдгийг юм уу те тэрнээсээ үүдээд тэгээд нөгөө үндэсний бүхий холбооны хурал дээр хэлсэн үгнүүд байдаг. Тэгээд хэлсэн үгэндээ эзэн болохгүй л яваад байна. Ам алдуул барьж болохгүй, агт алдуул барьж болдог гэж нэг үг байдаг. Монголын сайхан зөв үг байдаг. Тэрэн шиг тэгээд эр хүн хэлсэн бол бас хэлсэндээ хурцгийнсэн гэдэг тийм хүсэл зорилготой одоо өөрийнхөө боломжтой бас амжилт гаргах эд үе одоо бас барилдахгүй явж байна. Тэгээд энийг одоо цаг хугацаанд харуулах байх гэж би бодож байгаа. Хин нэгэн өнөөдөр би ч юм уу хин нэгэн хүн одоо шүүх боломжгүй асуудал. Тэгээд цаг хугацаа хин зөв байсан, хин буруу байсан, худлаа байсан гэдгийг дандаа шүүдэг болохоор тэгээд цаг хугацааны ирэхээр Монголын ард түмэнд үнэн худлаа ялгарх баха.